6 сарын хугацаанд одоо 7 нот 7 нотыг хэрхэн яаж таньж, яаж амьдруулж, яаж хөгжимдөх үү гэдгийг бас суралцаж эрхэм одоо эрдэмтэн багшныхаа зааж гисэн яг тэр завч манай хүүхдүүд маань хөгжимдөж бас үзүүлж. За ерөнхийдөө бол яг хоо ирж байгаа хүүхдүүд маань дийлэнх нь бол жоохон одоо авьяастай, сонирхолтой, хөгжим сонирхолтой тийм хүүхдүүд байдаг. За тэгээд энэ дундаас бас одоо морин уур тоглолтоо зарим нь одоо дуулдаг тийм хүүхдүүд одоо байдаг. Тэгээд тэд нар бол үлээвэр хөгжимчин болёо. Тэгээд хөгжмийн мэргэжлэр одоо цаашаа одоо сурж мэдье гэдэг эцэгчүүд нь бас зааж чиглүүлээд тэгээд орж ирсэн байдаг. Манай аавын тал мал бүгдээр хөгжимтэй холбоотой манай гэр бүл. Тэгээд нөгөө би айгүй үлээвэр хөгжим сонирхдаг баг. Тэгээд энийг болохоор Валторн гэдэг монголоор угалж бүрээг нь. Өнөөдрийн 7-9 баяр дээр ер нь бодсноос ер нь гайгүй тоглосон. Ганц 2 юм дээр л хийгсэн болохоос. Тавсан бүтээлийн талаар ямар нэртэй? Энэ болохоор нөгөө колибельна гэдэг. Монголоор магтж ярьчих юм бол яа бүүэн дөө бүү аялгаа айгуу гоё намуухан хүний сэтгэл төрөхөд бол сонгож ирсэн. Цэргийн хөгжмийн онцлог маань юу гэвэл одоо төрийн ёслол, цэргийн ёслол, за тэгээд одоо төрийн том ажлуудыг, төрийн том одоо хүндэтгэлийн одоо үйл ажиллагаанд одоо хөгжимддөг. Үүгээр л онцлог. Тэгээ энэ үгээрээ бол одоо дэлхийн улсуудтай бол одоо мөр зэрэгцэж одоо хөгжимддөг байгаа. Тэгээ яг энэ мөр зэрэгцдэг энэ дэлхийн улсуудтай дүүцхийн тулд манай сургуульд маань тэдний төвшөнд одоо аваачихын тулд ингээ багаас нь ингээ одоо сургаж, энэ төр маань ингээ цаашаа одоо мэргэжлийн урлагийн байгууллагт очиод илүү одоо сайн хөгжимчд гаргаад тэгээд одоо дэлхийд төрийн ёслол, цэргийн ёслол, том арга хэмжээнүүдэд одоо хөгжимддөг тийм